Алтан загасны үлгэр. Хөрс талтан дэлхийн хөвөө хязгаар нутагт хүүхцэн хэр далайн эрэг ирмэг газарт эрт урд цагт эмгэн үгэн хоёр айл болон амьдарч аж төрөн суужээ. Хар усан унттай хад чулуун нөмөртэй газрын агуйд хорогдож галын элчинд шүтэж 30 жил тэнэж 40 жил суув. Өвгөн нь загас барьж далайн хөвөө сахин, эмгэн нь утас сэрч гэрийн мухар сахин. Өвгөн нэг өдөр далайн хөвөөнд очиод тороо усанд тавьж газар шүүрдэж эхлэв. Анхан нэг шүүсэнд нялцгай замагт гарав. Ахиад нэг шүүсэнд нойтон өвс гарав. Адаг сүлтэн шүүтэл алтан загас баригдав. Альва загаснаас онц алтан загас болвол адуус амтнаас онц хүний хэлийг мэднэ. Амавар гэж алтан загас гуйв. Өвгөн болсон ах минь өршөөж харил намайг өрх торноос мулталж усанд буцааж тавина уу? Ам биеийн оронд аль дуртайг чинь өгнө. Хайрт амны оронд хамг хүснэг чинь өгнө. Энэ үгийг сонсоод өвгөн ихэд цочив. Өссөн төрснөөс нааш өвгөн насан болтол өдий жилийн дотор загас барьж амьдрахтаа замаг шүүж явснаас үг хэлэх загсыг үдсэн удаа байхгүй. Яасан хачи юм бэ? Ямар чихтэй хэрэг вэ? Гэж ажиг сэжиг төрч айх гайхах зэрэгцэж алтан загсыг тавихтаа. Чиний өгөх юм надад хэрэг байхгүй. Чиний үнэтэй би надад олз болохгүй. Алтан өнгөт загас минь ариун далайд цэнгэж аль дураараа амьдр. Ачид тэнгэрт өршөөгдөж амар минь явдаа гэж сайн үгэн хэлж сайхан ёроолоон тавив. Өвгөн тэндээс буцаж гэртээ харж ирээд өнөөх сонин юмаа эмгэндээ хэлв. Өнөөдөр би далаагаас нэг загас барив. Өнгөн алт бөгөөд хүний хэл мэднэ. Ам бие аварч усанд тавихыг гуйж аль дуртай юмыг над өгье гэхэд нь айд сандраад би юу ч авч чадсангүй. Хөөрхий тэр загсыг тор шүрээс мулталж хөх далайд нь тавьчихад буцаад ирэв гэж гин. Гэтэл эрхүү тэнэг амтан гэж эмгэн өвгөнөө зэмлэв. Алтан загаснаас юм авч чадсангүй чи. Мунхаг амтан ядахта модон твшихгүйсэн бол маш хэрэгтэй байхсан. Манай твш хуучирч хагарч хөвдрээд бүр хамхарч унах шахсан шүү гэв. Өвгөн гэдрэх явж өнөөх талаадан ирэв. Далайн улс мэралцаж даанч сайхан харагдав. Алтан загсыг дуудсанд алтан загас хөвсөөр өмнө нь хурч ирээд өвгөнөөс ингэж асуув. Хүндэт өвгөн ах минь хүсэл хэлэх юу байна? Явдал учир юу? Ямар хэрэгээр ирэв? Өвдөг нугалж мөргөөд өвгөн хариу хэлв. Хатан дээд загас минь хайрлаж намайг өршөө. Алтан загаснаас юм авч чадсангүй гэж манай эмгэн намайг маш ихээр буруушааж шин твшэрхтэй гэж ширүүн үг хэлж байна. Эдэлж байсан твш маань эвдэрч унахад хүрсэн гинэ.
Ачид буурал өвгөн минь зорж ирсэн хэрэг чинь зовох юмгүй бүтнэ. Эрэгт тэнгэрт итгэж гэртээ хар өвгөн минь эвдэрхийн муу твш чинь шин твшээр солигдно гэв. Өвгөн гэртээ иртэл өнөөх загасны өгсөн өнгөтэй сайхан твш өмнө нь хөвтөж харагдана. Эмгэн дэрэгдэн зогсоод элдвэр хараах сонсдоо. Эргүү тэнэг амтэн чи энэ твшийг гойсноо. Твшээр юу хийх вэ? Дэми юмыг авч чи. Бас буцаад яв. Байшин гуйгаад ир гэж гин. Өвгөн гэдрэг буцаж өнөөх далайдан ирэв. Далайн уст нэлээд давлгаалж цалгиж байв. Алтан загсыг дуудсан алтан загас хөвсөөр өмнө нь хурч ирээд өвгөнөөс ингэж асуув. Хүндэт өвгөн ах минь хүрээд ирвөө бас явдал учир яв. Ямар хэрэгээр ирэв? Өвдөг нугалж мөргөөд өвгөн хариу хэлв. Хотон дээд загас минь хайрлаж намайг өршөө. Манай эмгэн уурлаж маш ихээр зэмлэж хөгшин намайг амраахгүй хөөж загнаад болохгүй юм. Балай хэрүүлж эмгэнд байшин хэрэгтэй юм гинэ. Ачид буурал өвгөн минь зорж ирсэн хэрэг чинь зовох юмгүй бүтнэ. Эрэгт тэнгэрт итгэж гэртэн хар өвгөн минь эвдэрхийн муу гэр чинь шин байшингаар солигдно. Гэхэд өвгөн тэндээс буцаж гэртэн хурч ирэв. Өнөөх муу гэр нь оргүй болсон байжээ. Гэр байсан газар нь гигэн цагаан өнгөтэй гэрэл орогцонхтой царс модон хаалгатай цагаан байшин харагдаж гин. Эмгэн цонхны дэргэд эрхэмсэг янзаар суугаад хамаг муу үгээр харааж загнаж байна гин. Эргүү тэнэг амтэн чи энэ байшин гойсноо. Загсан буцаад оч залбирч гуйгаад ир. Ядуу тариачин байхад ямар жаргал байх вэ? Харц язгуураа сольж тайж болохыг хүснэ. Ханжлах тариачнаа байж ноён болохыг хүснэ. Өвгөн гэдрэг буцаж өнөөх далайдан ирэв. Далайн ус ихээр давлгаалж цалгиж байв. Алтан загсыг дуудсанд алтан загас хөвсөөр өмнө нь хурч ирээд өвгнөөс ингэж асуув. Хүндэт өвгөн ах минь хүрээд ирвүү бас явдал учир юу? Ямар хэрэгээр ирэв? Өвдөг нугалж мөргөөд өвгөн хариу хэлв. Хотон дээд загас минь хайрлаж намайг өршөө. Манай эмгэн уурлаж маш ихээр зэмлэж урд загнаснаас илүү улам ихээр харааж хөгшин намайг амраахгүй хөөж загнаад болохгүй. Ноос эрдэх эмгэн маань ноён болох санаатай гинэ. Тариачин язгуураа сольж тайж болох хүсэлтэй гин. Ачид буурал өвгөн минь зорж ирсэн хэрэг чинь зовох юмгүй бүтэн. Эрх тэнгэрийн өршөөлөөр эмгэн чинь хатан болно. Өвгөнийг буцаад иртэл өндөр сайхан байшин, өргөө сайхан ордон өмнө нь харагдаж гин. Энэ сайхан ордонд эмгэн нь морилж суугаад эрхэм булган дээлтэй ирээн хоргоо малгайтай эрдэн сувдаар чимгэлсэн эхнэр болоод байж байв. Утсаар угалц тавьсан улаан гутал өмсөөд урдах зарцаан өшөглөж өчөргүй их загнаж байна. Алтан бэлзэг зөөсөн 10 моног хуруугаар аягч хүүхний өсийг атгаж аваа зогсож байна. Өвгөн хурч ирээд өвдөг сөгдөж айлтгав. Тайжийн эрхэм хатан тавтаа морилж байна уу? Таны хүссэн зүйл тааллын ёсоор болж сансан хэрэгтэн бүтсэн санаа сэтгэл амар вөө. Өвгнийг үзээд эмгэн өндөр дугаар зандарч атгын хашаа сахиж адуу хариулгахаар явуулав. Хэдэн хоног өнгөртөл хэрэг дахин гарав. Урдынхаасаа эмгэн улам илүү догшорч
адуу ч юм уу өвгнийг авчруулж байгаад тушаав. Загсанд очоод мөрөг. Залбирч гуйгаа дэр. Харц тариачин байгаад хамжлагт тайж болсон юм. Хамжлах тайж болоод хаан болоход яадаг юм? Хатан хаан болоод хамгийн захирах хүсэлтэй гэж гин. Өнөөх үгийг сонсоод өвгөн ихээр цочиж шуналт тэр эмгэнд шууд ингэж хэлв. Ховдөг санаа хитэрч хоосон байснаа мартвууч. Хоолонд их цаадаж галт зүү өвчин тусвуу. Тэгш зөв алхаж чадахгүй ийм эмгэн дээд хаан болж яаж чадах юм бэ? Дэлхийн хүн амтны элэг дог болно. Бүтэн үг хэлж чадахгүй ийм эмгэн бүгдийн хаан болж яаж чадах билээ? Бүх олон амтны ичхүүр сонжуур болно гэхэд эмгэн ихээр уурлаж элдв зүйлээр харааж тариачин өвгөний хацрыг тас хийтэл алгатаад сүрхий янзаар харж сүрдүүлж байгаад тушаав. Тайж язгуурт миний таалал тушаалах хоёрыг зүнэн мө тариачин зөрчиж болдог юм. Туртай дургүйг асуухгүй тушааж байна би чамд. Дуугүй явахгүй болвол чирээд явуулна чамайг. Өвгөн арга ядаж өнөөх талаадан ирэв. Далайн ус харлаж давалгааж цайл хийж байв. Алтан загсыг дуудсанд алтан загас хөвсөөр өмнө нь хурч ирээд өвгнөөс ингэж асуув. Хүндэт өвгөн ах минь хүрээд ирвөө бас явдал очир юу ямар хэрэгээр ирэв? Өвдөг нугалж мөргөөд өвгөн хариу хэлв. Хотон дээд загас минь хайрлаж намайг өршөө. Уршигт муу эмгэн уурлаг загнаад болохгүй. Харц тариачин байгаад хамжилгат тайж болсон юм. Хамжилгат тайжаа болоод хаан болоход яадаг юм бэ? Хатан хаан болоод хамаг олыг захирна гэж ноён зэрэгэ голж тайж язгуураа чамлаж эрх хүч төгөлдөр эзэн хатан болно гэж эмгэн загнаад болохгүй нэ. Алтан загас хариудна. Ачит буурал өвгөн минь зорж ирсэн хэрэг чинь зовох юмгүй бүтнэ. Эрэгт тэнгэрт итгэж гэртээ харь өвгөн минь эмгэн чинь одоохон эзэн хаан болно гэжээ. Өвгөний буцаад ирэхэд нь өрөө олон тасалгаатай өндөр сайхан ордон өмнө нь харагдаж гин. Хааны ордонд эмгэн нь хатан болоод заларч байв. Эрэгт хатан болоод эзний ширээнд суугаад биер цаас барьсан бичгийн түшмээр тойруулж балт сүхт далайсан баатар цэргээр хүрээлүүлж ноёдоор хундаг бариулж түшмээр сүн төшүүлж далайн цаанаас авчирсан дар суугаад наргиж байв. Ариун сайхан эдэг амталж үзээд ярваач байв. Өвгөн түүнийг хараад өөрийн ирэхгүй сүрдэж аимшигт хатан хааны амрыг айлтгаж мөргөн. Эрэгт дээд хатан минь инх морилж байна уу? Таны хүссэн зүйл тааллын ёсоор болж сансан хэрэг бүтсэнд санаа сэтгэл амар бөө. Эмгэн өвгнийг нүдээр ширвэж үзээд эргүүлж хөө гэж амар зандарч хэлээд энэ муу өвгөн энд юунд ирв? Нүдэнд үл харагдах, чихэнд үл дуулдах, хол газар зайлуулж явуул гэж зарц олон хүндээ зарлиг болгож тушаав. Олон цэрэг түшмэд нь омогтой чангаар дуурч загас ч юм уу өвгнийг заамдаж барьж аваад урагш татан өгзөрч уудсан дээр нь нударч гадна гартал түлхэв. Газар унтал өшөглөв. Хаалгаар гарахын үед харуулын цагдаа тулгарч алмас сүхээ далаагаад арай л завчиж алсангүй. Ордноос дөнгөж гартал олон хүний инээлтгэн. Ямптан ихстэй уулзах
Ямар хэрэгтэй юм чи хэрэг мэдэж яв. Бира мэдэж өрөг гисгэв. Хэрэг төг гаралгүй хит хонож байтал хэрүүлж муу эмгний хэрцгийг бас хөдлөв. Эр нөхрөн ол гэж эмгэн зандран тушаагаад ордны парабологчдыг олон тийш нь явуулав. Илч цагтаа мордоод ирж сурч олоод харц өвгнийг авчирч хатан хаанд мөргүүлв. Эрэгт хатан хаан эзний ширээн дээрээс өвгөн босон нөхөртөө өндөр дуугаар тушаав. Загсанд очоод мөрөг. Залбирчихгүй гадир. Хүний хаан болсон ч хүсэл жаргал дутуу байна. Эзэн хаан болсон ч ирэх ямба чамлан би. Тэнгис далайг эзэлж тэнгэр газрыг захиран би. Алтан загас өөрөө албат цэрэг минь болог. Яв гэсэн газарт явж байг тэр. Зогс гэсэн газарт зогсож байг тэр гэжээ. Өвгөн эмэгнийг буруу шаавч үг хэлж чадсангүй. Тушаалыг дагаж гүйцэд гэхээр дуугүй гэдрэг яв. Далайн хөвөнд очвол давлгай гэдэг учиргүй. Хар салхи хүлээж харанхуй шуурга тавьж сүрхий долгион цалгилж сүйд болж байна гин. Алтан загас их дуудсанд алтан загас хөвсөөр өмнө нь хурч ирээд өвгөнөөс ингэж асуув. Хүндэт өвгөн ах минь хүрээд ирвүү бас явдал очир юу? Ямар хэрэгээр ирэв? Гэхэд өвдөг нугалж мөргөөд өвгөн хариу хэлв. Хатан дээ загас минь хайрлаж намайг өршөө. Өршигт муу эмгэн уурлаг загнаад болохгүй. Хүний хаан болсон ч хүсэл жаргал дутуу гинэ. Эзэн хаан болсон ч ирэх ямба чамлна гин. Тэнгис далайг эзэлж тэнгэр газрыг захирна гинэ. Алтан загас чамайг албад зарцаан болгоно гин. Яв гэсэн газарт нь явж байх хэрэгтэй гинэ. Зогс гэсэн газарт нь зогсож байх хэрэгтэй гин гэв. Энэ үгийг сонсоод Эрдэнэт алтан загас хариу юу ч хэлсэнгүй. Хажуу тишээ эргэж сүүлээ ганцхан шарваад гүн далайд орчов. Өвгөн хариу хүлээж үн болтол зогсовч алтан загас юр эргэж гарч ирсэнгүй. Хариу хүлээж ядаад харж эмгэндээ иртэл орд харшийн зүйл оргүй алга болж гин. Гайхаж бас ажиглтал газар гэр нь харагдаж гин. Эмгэн түүний үүдэнд ээрүүлэн бариад суун. Эмээний дэргэд бас эвдэрхий твшин хэвтэн